Сайн залсаа юу яцгаанда бүдүүлэг хүн нэрлээ. Миний хоолой гүнж биш ч гэсэн би дотроо ямар бяцхан гүнж байгааг та нар миний нэгтгэлийн видеоноос харж болно. Ингээд надтай хамт миний бичлэгтэй хамт байгаарай. Баярлалаа. Би нөгөө нэг ярьж сууж влог хийгээгүй амар удсан байна л да. Эвгүй байна гэж. Гэтэ яг хөтэ би өнөөдрийн бичлэгээрээ одоо Монголд очиод Монголын сайн тал болон муу талыг анзаарснаа хэлэн заяа. Яагаад тэгэхээр би Монголд очиагүй 3 жил болсон. Тэгээ 3 жил болоод тэг ингээд арайчтай гэж бодмоор юмнууд амар их байсан. Тэгээд яг тэр юмнуудаа хэлэхгүй за угаасаа л хаанч газар юм байгаа. Солонгоч гэсэн юм байгаа. Америкт ч гэсэн тийм байгаа. Австралид ямар ч хамаагүй газар муу юм угаасаа байдаг. Тэгээ зүгээр энийг хүн хэрхэн хүлээж авахаас шалтгаална гэж би бодсон байхгүй. Тэгсэн чинь миний комментэн дээр намайг чинь бүдүүлэг гэх харанхуу гэх мэдгүй зүгээр өөрийгөө хөөрхөн гэд хэлсэн чинь уурлах юм. Гэтэ яра би одоо YouTube хийгээд маш амар олон жил болж штэ. Тэгтээ миний дагагч өсөхгүй байгаагийн шалтгаан нь зүгээр л би өөрөө хийхгүй байгаа байхгүй юу. Тэрнээс шингээ нэг хүмүүс намайг амар ингээл хичээгээл энэ бичлэгүүдээ ингээл амар хичээгээл ингээл хийгээл хүмүүс татах гэж хийгээд байгаа бичлэг гэж бодод ах шиг байгаа юм. Гэхдээ үгүй штэ. Би чинь өөрөө өөрийгөө их танилцуулах хэрэгтэй юм лөө. Би чи одоо ингээд соёл урлагийн сургууль төгслөө. Жүжигчийн зохиолч мэргэжилтэд төгслөө. Тэгээд Монголд найруулагчаар одоо найруулагчийн туслахаар өчнөө олон жил ажиллаж агаад 2-3 жил ажиллаж агаад тэгээд Солонгост ирээд одоо мастера найруулагчийн чиглэлээр хамгаалж байгаа юм хүн байна. За тэгээд ер нь бол би YouTube-ээс мөнгө аваагүй 2 жил би YouTube хийсэн. Би угаасаа миний юм мөнгө авах ямар ч юм болоогүй. Тэр үедээ бол би YouTube-ээс яг мөнгө олъё. Би одоо YouTube-ээр амьдрий. Тэ одоо оюутан хүн хэцүү хэлний бэлтгэл оюутан хүн ингээл энэ хүнд ажил хийх надад амар хэцүү байна. Би одоо YouTube-ээр мөнгө олох над руу YouTube угаасаа сал авч гаргасан. Нэрнгээсээ миний YouTube 2 жил болоогүй байж байжгаад зүгээр яг тогтмол ажилтай болоод тэгээд ИБА ирээд тэ бид хоёр яг амьдрал жигдэрч явах хооронд YouTube-ан зүгээр болсон байхгүй юу. Тэрнээс шал би юу хэмдэ. Би тэнийг нэг тайлбарлаад байх юм. Би зүгээр YouTube-ийн алгоритмыг мэднэ. Одоо хин нэгэн хандлт авахын тулд юу хийвэл хандлтаа аваад юу хийвэл хүмүүс тэрийг үзээд би зүгээр тэрийг мэдэх байхгүй юу. Гэхдээ зүгээр л над шиг юм яг гоё бодит байгаа хүн үзэлтэй тий. Жохон уйдгартай ч гэсэн жохон юм сунжирсан яриа мариатай нэг юм олон давтаж ярьдаг ч гэсэн зүгээр яд тэр хүн юу ч бодохгүйгээр одоо яг энэ миний энэ бичлэгийг тастаж аваад хүн ингэж рилхийгээд тэгээд ингэн гээд ямар ч тийм тооцоолгүйгээр хийж байгаа YouTube-ыг зүгээр үзэж сурах хэрэгтэй бүгдээрээ. Тэрнээс шал ингээд нэг хандлт авах гэж юм уу ингээл амар юм хурдан яриад бүгдийг мэдж байгаа штэ би. Зүрд би тэгдэггүй. Тэгэл болоо. Баярлалаа та бүхэндээ. Хүн өөрийгөө хөөрхөн гэж хэлж болно. Би угаасаа хөөрхөн. Би угаасаа гүнж. Би гэрийнхэн л гүнж байж байгаа. Сая бүр дүүнэртэй, ээж нартай, эгч нартай би маш их хэрхэлж байгаад ирлээ. Би яг л гүнжгэл байж байгаад ирлээ. Тэгэхээр би гүнж биш юм уу? Би хөөрхөн биш юм уу? Өөрийгөө гүнж мүнжгээ хөөрхөн гэсэн чинь бүр ингээд уурлаад хэдэм юм яагаад хэдэм те. Нөөв шүү манайхан бүхэн болгон гүнж байх хэрэгтэй. Ядаж хинч чамаа гүнжиг байхгүй бол өөрийгөө гүнжиг байлгах хэрэгтэй. За юм байна. За бичлэгнийхаа ерөнхий сэдвт орцгоё. Би ингээ Монгол явлаа. Монгол гоёсэн. Монгол амар гоёсэн. Үнэхээр л гоёсэн. Гэтэ зүгээр хөдөө. Одоо мэж харалчлаа. Манай их шинж явж байна. Бид хоёр айлын үнийг салах гэж байна. Тэн манай байгаа айл байна. Манай хамаатангууд байна. Араас нэг нуцгэлтэй шинэ хүнж байна. Би амар харалцж гинэ маань шүү дээ. Ягтай хүний амьдрал гэж. Би бол наранд нэг ч гараагүй шүү дээ. Ядаргаат. Би ч одоо ийм сүүл халаа шүү дээ.
Йоо ядарч гинэ гэж. Амар ядарч байна хөө. Бас манай ахыг цас юм уу? Нар юм сайхан байна. Манай ахагч байна. Би нэр үнэхээр Яах юм бэ? би нэр үнэхээр харалцчихъя. Гунжныхаа тухтыг яах юм бэ? За сайхан хуухтай хорхох гэж байна. Тийм сайхан зургатаар. Сая 7-гийн даваа дууссан. 8 даваагаа хүлээж байна бид нар ус. Анд их насны модыг цоллож байна. Хата. Хотод бол ингээд гэрте байгаа нь гоё ингээд гараад найзуудтайгаа уулзаад би нэг олон тэр ресторан нэг хоолны ууж иддэг газар ороогүй л дээ. Угаасаа жирэмсэн болохоор тэр үе ингээд би амар ядраад манай гэр 5 ширт байдаг болохоор тэр үе ингээд төв рүү ороод буцаал наашаа ирээл миний бүр ингээд замын яг тэр төгжрэлтэй бол надад ингээд үнэхээр амар хэцүү байсан болохоор би ингээд найзуудтайгаа гэртээ уулзах ч юм уу нэг найзындаа уулзах ч юм уу те нэг газар орж хоол идчихээд үргэлжлүүлээд өөр найзындаа очиод юм ярих ч юм уу яг тийм байсан. За юу. Тэгээд ерөөс ингэ гадуур яваад ингэ гоё яг уу манай ээж надад хэлсэн л дээ. Миний охин ингэ жирэмсэн бишээсэн бол одоо гэртээ байхгүй байгаа тэгээд тэр бол үнэ. Би уус жирэмсэн бишээсэн бол би зөв гараад явцсан байгаа. Үнэхээр залбинд. Гэр оронгүй. Тэглээ таймаа марц те явцсан л байгаа. Гэтэ яг уу азар жирэмсэн байж гэртээ маш сайхан хэрхэлж ирлээ. Мэдээж төрсөн нутаг төрсөн гэр угаасаа үгээр хэлхийн аргагүй манай гэр одоо ингэ яцсан байгаа байхгүй юу. Манай нөгөө нэг баркад шал нэг хий орсон байгаа байхгүй. Тэг ингээд тэр нь ингээд алхахаар ингээд доошоо ингээд сууж муудаг болцсон. Тэр нүртэл надад гоё санагдаад байгаа юм чинь. Тэгэл тэгсэн чинь ээж наадах чинь сольчихын сон. Ани тэрэг л тэгжсэн гэсэн. Надад бол бүр тэр нүртэл гоё санагдаад ингээд гэр маань энэ алгын чиний гэрийг би бол яагаад цэвэрлэх гэж ийм амир тийм ял шиг те. Ёо гэл. Яаж цэвэрлэнэ гэл те. Алгын чинийхэн гэр байгаа байхгүй. Манайх хоёр өрөө үнэхээр амир алгын чиний санагдсан надад. Тэгэл хүн яг жаргалтай газараа л тэгдэг тийм давруу байсан юм байна гэдгийг ойлгосон. За тэр яхав тэгээд хоол тэрний дараагаар яхав хоол гоё ийсэн заяа. Монгол хоолч угаасаа гоё штэ. Би бүр очиод миний Ибад хамт очиж байгаа штэ. Иба бит хоёр анхын хоньны мах идэ заяа. Тэнгүүт ингээд яагаад бүр ингээд гиз хүлээж авч чадахгүй хүндэрч чадахгүй заяа бит хоёр. Тэг ингээд битнийх амир идээгүү. Тэгэл энэ хүндэрч байгаа амир хэцүү. Тэгэл нүднээр гоё юм харагдал ёо яах вэ гээл тэгэл хөдөө яваал хөдөөний хоньны мах хотын хоньны мах шал өөр амттай бүр шал өөр амттай хөдөөний мах нь бүр дэндүү гоё амттай гэдэг би бүр яг энд удаа очихдоо л мэдлээ шүү дээ. Би өмнө ингээл байж байгаа хотод байж байгаа хөдөө очиод махцах хэдэл ингээд байжсан ч гэсэн махыг тийм амар ялгаатай амттай тийм бүр аманд ороод бүр хамтан тис өөр гэдгийг бүр сая л мэдлээ. Энэ маань саналаг уучлаар ингэ дуурайд байдаг шүү. Тэгээд мэдээж тэрний дараа найз нөхөд гоёсэн. Ингээд бөөндөө уулзах ч юм уу тэгэл ингээл гой багаахаа юм яриад ингэдэгээсэнтэй тэгдэгээсэнтэй гэл ингээл тиймэрхүү юм ярихад бас амар гоёсэн. Тэг хэдэн жилийн өмнө ингээл тэгдэгээс одоо хоёр ингээд ирээч гэл найзууд ингээл том болоод тэг амьдрал ярьдаг болсон. Одоо ингээд хоёр найз нэг гэж бодож гин цаашдаа ийм төлөвлөгөө байна гэл бит хоёр ч гэсэн бит хоёртаа ийм төлөвлөгөө бит хоёр хүүхдээ гараад ингээд гэж бодож гин. Ер нь л хүүхд гараад ирэхэд бусд нь бүгд огтөө гэл амьдрал бүх юм болно доо манай хүүхдөөс бүх юм аваа хүрээд ирнэ гэж мэгэл. Тэг ингээд ярьдаг яриагаа сонссон чи ингээл өмнөх ярианаас ингээ хамаагүй намп суудсан хүмүүс ч гэсэн намайг чамар амир даруухан болцсон чи ямар амир даруухан болцсон ингээд хүн угаасаа ингээд жирэмсэн болж молчохоор ингээ те нэг юм чанга ярих чанга дуугарах те нэг юм болсон болоогүй юм ярьж марих ч юм уу те тийм хөө юм ярихаас ингээд угаасаа өөрөө цэрлээд ингээд цалхаад тийм л тэгэл ингээд ярьж байгаа тоочны нэг хэдэм яриад тэгэл хом уу сайхан бацчаал тэгэл нэг тийм хөө сайхан байгаад ирлээ муу юм гэвэллээ штэ надад бол амар хүнд туссан юм монголчууд амар юм дээрлэхүү арт түмэн болсон юм байлээ гişнэс. Гэхдээ бүгд гэж хэлж байгаа юм шиг л дээ. Надтай таарсан хэдэн хүн л тийм байсан. Ингээд амар бүлэгдээдсэн заяа. Би ер нь бол бүлэгдүүлсэн. Одоо яагаад бас гадуур гараагүйгийн шалтгаан бас энэ бүлэгтэй холбоотой заяа. Хүнийг ингээд би ингэж бодогсахгүй. Солонгост л хүнийг амар юм бүлэгддэм байна да. Солонгост л хүнийг ингээл таран туранхаагаар юм ч юм уу те. Одоо нэвтрүүлэг гарахад одоо гэрлийн там гэдэг нэвтрүүлгийг ингээл үзэж явах жишээлбэл нөхөр нь те 100 кг-тай эмэгтэй над намайг өрхий гэсэн чи би амар доромжлуулсан юм санагдсан маань. Тэр чинь ингээд амар муухай шийд хийж байгаа үйл явдал штэ би бинийгаа. Яг тиймэрхүү юм би ёо солонгосчууд амар юм
хөөхөн хүний дахин шүтдэг. Хөөхөн хүнийг ингээл хөөхөн л дуртай. Тэгэл нэг юм хөөхөн биштэй бондгоор жижиг мичгэн юм байх юм бол өстэй сайхан ханддаг манддаг гэж би анх боддог. Тэнийг охин байсан байхгүй юу? Тэгсэн чинь бүх газар тийм байдаг. Гэтэ Монголд бол арай шууд, арай л амар. Би одоо жишээлбэл мөнгөн завьдаа зогсож байгаад нэг их чинь миний хажуугаар ингэ зүрхчихсэн байхгүй юу? Тэгсэн чинь тэр ингэ доор ингэ автобусны бодлын хажууд юм шороо ухацсан тэр нэг боржор солихчихсан л юм шиг байгаа. Тэгээ ингээд боржорын солихоо ингээд шороо болцсон. Тэгэхээр би найзтайгаа хамт явжсан болохоор бит хоёр яг тэрэн дээр ингээд тэр их бит хоёрыг ингээд түлхэхэд эндээс ч илүү түлхсэн юм. Түлхэхэд бит хоёр яг тэр шороон дээр унахчихсан байхгүй юу? Тэгэхээр гişиг тарахаар нь би жоох ийш рүүгээ яасан чи тэр их намайг бүр ингээд чихээд байхгүй юу? Тэр би бүр ингээд бүр хүрээ заяа. Ингээ бүр хүрээ заяа, бүр ингээ заяа. Хэмээ хөөч та яад байгаа юм бэ гэтгсэн чинь замаас зайлгч бүдөө авгаа минь гэсэн за намайг. Тэгээд би чинь бүр ингээ шок нараад ибад хэлээд хайраа ингээд намайг ингэчлээ гэтгсэн чинь жирэмсэн хүн байхад ямар амар юм бэ гэтгсэн заяа. Тэгээд би тэр үед амар сонирн болчоод ингээд бүр ямар ч хэлэх үгүй болчоо тэгээд явж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь юу яаж байгаа юм. Дараа нь бит хоёр хар өрөнгийн тэндэг дэлгүүрт орж байгаа байхгүй юу? Амар халуун байгаа шүү дээ. Гадаа тэнгүүтээ халуун бит хоёр уухан авахад дэлгүүр ороод тэгсэн чинь дэлгүүрийнхэн тийм нэг юм жижигхэн зүрдэг зайсан байхгүй юу? Тэ би нөгөө нэг жирэмсэн болохоор ингээ хажууд шингээд болоод өгч би ингэж бол багтаж орохгүй шүү дээ. Хоёр туранхан хүн бодвол ингээд орчин заяа. Би бол орохгүй шүү дээ. Тэ ингээд өгсөн чинь тэр хүүхэн ингээд ямар ч далих бодол байгаагүй заяа. Тэр хүүхэнд ингээ ундаага ингээ барьцсан. Тэг ингээд би ингээд далиж өгöd байгаа шүү дээ. Тэгвэл тэр хүүхэн далиж хадл гарчих байсан байхгүй юу? Тэгсэн чинь би ингээд далиж өгöd ингээд ингэсэн чинь тэр хүүхэн ингээд бүр намайг дээрс маань доош хүртэл харсан заяа. Гэснэ шууд ингээд гарсан. Зүр нам мөрлөөл гарсан. Тэгээд яг тэр үйл явдлыг бас иба харж байгаа байхгүй юу? Тэгэл иба бүр ингээд ямар сони жирэмсэн хүн байгааг хардггүй мах та. Ямар сони ингэдсэн заяа. Тэгэл би ч гэсэн амар сонирн болчоо. Тэгэл дараа нэг ибатай ярьжсэн чинь иба тэгж аахгүй. Ер нь ингээд солонгос хүнийг ингээд амар бүдүүн таргаан энэгээр тэрээр дууддаг гэж боддог ч Монголд ч бүртгэдэг ингээд жоохон муухай юм байна те амар юм шууд хэлдэг юм байна те шууд ойлгогдохоор байд юм байна те солонгосынхоо ингээд ардуур нь ингээд ярих ч юм уу те эсвэл одоо ажилд очиод зөндөд би ч бол тэгж яагаагүй те ажил гаргасны дараа нь ингээд ярьж мараал наад хүн ингээд бит авчираа ингээд бандгаар болох жоохон удаан юм аа гэд. Тиймэрхүү юмнуудыг хашаа бит хоёр ингээ хурдан л ажиллахад болно. Тэгэл хүнийг ингээд яг хүн гэдэг нь харддаг юм бол ягаад юм ингээд ингэдэм болмал гэсэн чинь Монголд амар юу баг. Тэгэл би YouTube руугээ ороод мэтлэгнийхээ комент моментийг ингээд хараад уншаа байжсан чи харин бүдүүн тарган бүдүүлэг муухай нахаалны юу ч гинвэ мэдгүй хүн харуулмаар байгаа тэрхүүл харуулдаг. Тэгвэл тэр хүмүүст ингээд миний тийм төрхийг хармааргүй байвал үзгүй байх хэрэгтэй гэж нэгдүгээр зөвлөмөр энэ хоёрдугаар намайг хайрладаг зөндөө хүмүүс байгаа. Би тэгээд энэ хугацаанд ч юм уу те одоо хэлсэн шүү дээ би YouTube-ээс мөнгө авахгүй ингээд 40 олон жил YouTube хийсэн ингээд. Тэгээд яг энэ юугаа ингээд бодонгууд намайг үздэг хүмүүстэй болсон намайг анханасаа ингээд үздэг зөндөө хүмүүс байдаг байхгүй юу. Тэгээд тэр хүмүүс маань намайг ингээд бичлэг хийх гудангууд хөөе чи яач вэ бичлэгээ яач вэ энэ тэр гэдэг юм амар юм гэр бүлийн сэтгэлээр ийм хайртай ах хчин сэтгэлээр тэ таньдаг найзын сэтгэлээр чи минь яач вэ зүгээр үү гэд ингэж орж ирдэг болохоор би зүгээр тэр хүмүүстэй зориулж би юм байгаа шүү би тийм байгаа шүү бүгдээрээ ингэхүү би тэглээ инглээ энэ газар ийм байна гэх тиймэрхүү юм үзүүлдэг болохоос биш ямар нэгэн мэдгүй тэрийг би заавал дэлгэх ёстой ч юм уу тэ зүгээр л намайг хайрладаг хүмүүс маш их байгаа. Тэг би тэр хүмүүстэй зориулж юм хийн. Тэгэд миний дагч одоо өссөн ч өсөөгүй ч байсан хамаагүй зүгээр л би яг гоё яг өөрийнхоороо л байна. Нэгдүгээрт хоёрдугаарт гэвэл хинж тэгээд бүдүүн тарга амьд байхыг хүсгүй штэ. Тэг би яс одоо ингэ жимсэн болохын өмнө те ингээд турах юм хийгээд эхэлчихсэн. Тэгсэн чи ингээд жимсэн болчихоо тэгээд улаан цайм хүүхэд дотроо хүн тээжиж ямар турхаа тэглэн барай яваад тэгтэд яваад айлтэн биш дээ. Хүн болгон цаг хугацаа гэж байгаа. Ямар нэгэн би хүүхдээ гаргачаа тэгээд байнгын бүдүүн тарган чигээр явахгүй л байх гэж хэлье. Би тэгтээ ийм бичлэг хийх амар дурггүй байхгүй YouTube-д зүгээр л юм гоё л байл да тий. Дандаа гоё юм харуулъя л да тий хүмүүст. Тэрнээс шинэ хараа энэ юм байсан биш. Юм харуулъя л да тий. Хүн болгоны гэрт зовлон байгаа штэ. Тэг зовлонгоо яриад байвал тэгэл хүн урдаас нь зовлонгоо яриуд чийсэн тэр хүн зовлонгоо яриумаар санагдаж штэ. Тэрнтэй яг адилхан байхгүй юу?
Гоё юм байвал, гоё юм хийгээд гоё байвал мэдгүй. Би л одоо ингэ юм гоё бичлэг үзчихэл юм. Би эсвэл тийм бичлэг хийж чаддаг байх уу? За мэдгүй. Ямар ч тач би цаашдаа бичлэг хийх болно. Тэгээд намайг байнга үздэгт баярлаа. Одоо угаасаа намайг байнга үздэг хүмүүс л яг энэ хамгийн сүүлийн яг энэ мөч хүртэл маань угаасаа үзэж байгаа би мэддэг. Тэгээд нөх олон хүн угаасаа төгсгөлийн дуустал үздэггүй. Тэгээд одоо яг энэ тунцсан байгаа чамд танд маш их баярлаа. Хайртай шүү. Ибагийн гэр бүлээс. Ибагийн гэр бүл гэдэг чинь Иба тутаагаад үлцэн хоёрны энд хоёлаа байна. Бэтэ хайртай шүү.